Сүүлийн жилүүдэд нийтийн зориулалтад орон сууцны зойрын давхрын асуудал хэн бүхний анхаарлыг татгалсан. Тиймээс уг зойрын давхрын бохирдол хог хаягдлыг багасгах цэвэрлэх үүднээс аймгийн удирдлагууд холбогдох хэлтс газруудтай хамтран иргэдийн хүчээр цэвэрлэгээ үйлчлэгийг хийхээр болжээ. Аймгийн захирагчийн албан дарга аржаа дэлгэрэх болон холбогдох мэрэгчлэнүүд багийн засаг дарга сууц хүмжлэгчдийн холбооны гүйцэтгэгч захирал нартаа өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд Дархан хотын 55 жилийн ойн арга хэмжээнээс урьдчилж нийтийн зориулалтад орон сууцны байруудын зойрын давхрыг иргэдийн оролцоотойгоор цэвэрлэхээр болсон байна. Хөдөлмөрийн хилтэстэй харилцан тохиролцсны үндсэн дээр ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зарчмаар нийтийн зориулалтад орон сууцны зойрын давхрыг цэвэрлэх юм байна. За ингэснээр бол энэ ажлын хүрээнд бол одоо зойрын давхрын одоо өмхий хог хаягдал, дээрээс нь хоо бөөс, шавж, бусад одоо шавжуудын устгал бол мөн давхар явагдана. За үүний дараа бол муур устгалын ажил хийгдэнэ. За тэгээ хорооллын доторх нохоо устгалын ажил бас хамт явна. За тэгэхээр бол Дархан хотын 55 жилийн одоо арга хэмжээнээс өмнө бол Дархан хотын хорооллын одоо хамгийн их иргэдийн бухимдлыг төрүүлдэг эдгээр асуудлуудыг бол одоо шийдэхээр бол ажиллаж байна. Дархан аймгийн хэмжээнд нийтдээ 33 сууц хүмжлэгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний ажлыг дэмжиж аймагаас инхүү дээрх арга хэмжээг зохион явуулж байна. Тиймээс иргэд та бүхэн Харьяа багийнхаа засаг даргатай уулзаж нийтийн зориулалтад орон сууцны зойрын давхрыг цэвэрлэхэд гар бие оролцож хамтран ажиллах хэрэгтэй байна. Дарханчууд бид түүхт 55 жилийн хойг хамтдаа цэвэр цэмцгэр байдалтайгаар угтцгаая.